сонсогч та бүхэнд өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7-ны даваас баасан гарагийн 22 цагаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн сэтгэлээний болон эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр 2025 оны 6 сарын 23-ны даваа гараг студид хөтлөгч Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ашигчаар хамар битүүрлийн асуудлыг шийдэж чөлөөтэй амьсгалан сэтгэл тэнийг сайхан мэдрэмжийг гэр бүлд авчирна. Отрын хамрын цэцлэг мөн Mobicom-ын дараа талбар шинэ багцууд үүтэй боллоо. Mobicom хамтран ажиллаж байна. Яг гоо томчуудын шууд нэвтрүүлгийн 217 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд 217 дугаарын туршид хамтаагаа сонсогчдоо бас баярлалаа. Нэвтрүүлгийнхэнт та бүхэндээ загтал уншиж хүргээд араас нь эфирийн шууд хуцаа нээдэг. Тэгээд дуулаа өөрчлөхгүй гэдгийг хэлхэн зоолоо тийм ээ. За тэгээд загтлуудаа илгээж байгаа сонсогчд маань одоо бол гараараа загтал бичээд ирж бараг л амжихгүй болоо да. Тэгээд манай аппликейшнийг татаад аппликейшныхаа цэс хэсрүү нөрхөө шууд илгээх гэдэг. Тэрэн дээр дараад таны загтал хамгийн урд нар хүрээд ирэх юм шүү. Тэгээд YouTube-ээс нөхөө сонсдог сонсогчд маань томчуудын шууд ингэж яхаад нэвтрүүлгээ нөхөө сонсоорой. За бүгдэнд нь өчигдөр мэндийг хүргэе. Ингээд ирсэн загтлыг та бүхэндээ уншиж хүргээд хамтдаа ярилцъя тийм ээ. Сайн байна уу? Манай нөхрийг Б гэдэг. Бид одоо 50 орчим насны хүмүүс л дээ. 2024 оны 8 сард нэг өглөө нөхрийнхөө утсыг утасны сэрүүлгийг унтраах гэж хагаад ягаад ч юм бүүмэд Viber руу ороод 96 65 та дугаартай гэх чимэгтэйдээ бичсэн чатыг нь олж харлаа. Урд нь би ерөөсөө нөхрийнхөө утсыг үздэг байсан юм. Тухайн үедээ яасан юм юу юм гээд нэг тэгсийгээд уралсгийг л өнгөрсөн юм. Тэгээд маргааш нь гэртээ хоол игээ зогсож байтал гинэт нөхрийн визэнд орохдоо хэрхэлж байсан дасны хуулгыг нь шүүлгэж үзмээр санагдаад шүүз үзээд нүдэндээ итгэдэгвэ. Манай нөхөр чинь намайг маш их хайрладаг, халамжилдаг хүн шүү дээ. Гэтэл Б гэдэг данс руу 10, 20, 5, 100 гэдэл сар бүр тогтмол 100-аас 170 мянган төгрөг шилжүүлээд бараг л 2 жил гарan болчих. Зөөгээд бүр инээд ч хүрэх шиг. Хүн тийм байдалд орохоор үнэхээр сонирн болчдөг юм байлээ. Бас ганц нэг өөр эмэгтэй хүн лөө шилжүүлсэн дотор нь нөгөө гихч бүсгүй байсан. За энэ хүн чинь бүр галзуурсан яван байна да гэж бодоод бүгдийг нь жагсааж бичээд л орой нөхрөг ирэхээ хүлээж аваад үзүүлээд за энэ яг юу вэ гэд асуулаа. Нөхөр нөгөө цаасаа бариад л гар нь вибратор шиг салгалаад үгүй энэ ангийн хүүхдэд тусалсан гэж нэг үзээд өөр хүнд тусалсан гэж нэг имэлзээд үгүй юу ч болоогүй штэ гэд гүрийгээд лалаа. Би нөгөө данс руу 5,000 төгрөг шилжүүлээд өөрийнхөө дугаарыг бичээд залхаарай гэж явуултал Б гэдэг дугаараас 88.1 дугаараас залхаад ороод ирлээ. Тэгээд хэллээ. Тэгсэн чинь юу юм бэ? Б гэж хүн танихгүй гэд асалжлаа. Тэгэхээр дугаараар нь Facebook дээр хайгаад шүүгээд үзлээ л дээ. 88.1 99 гэсэн дугааруудтай өшөө 2 дугаарыг нь бичээгүй шүү бэ. Онлайн шоптэй олон амар олон Facebook хаягтай хүүхэн юм байна. Тэгээд ийм дугаарууд барьж чаад өөрөөсөө 10 ах гэр бүлтэй хүнтэй уулзаад 10, 20, 50, 100 мянган төгрөг аваад сард өртөөл нийлээд 10-аас 170 мянган төгрөг болох юм. Яацарсан хямдхан амьдралээ. Хайрын залуунаас гэж бодоод л өрөвдлөө. Тэгээд уулзъя гэд бичиж залгах гар намайг блоклчихсон. Би уулзаад хэрүүл уруул хийхгүй шүү дээ. Нөхөр тайлбарлаж байгаа нь. Үгүй наа чи нөхөртэй хүүхээ. Намайг эргүүлээд байдаг юм аа. Би тоохгүй зүгээр л тусалж ийсэн. Үгүй одоо бол ерөөсө холбоогүй штэ. Над руу залгаад л байдгийн би яриаггүй гэд 3 сарын 13-нд Б-гийн залгасан дугаарыг бас 1 сарын 25-нд нөгөө И-гийн залгасан дугаарыг тайлбарлаж өгч байна. Энэ Э гэдэг нь болохоор өөрөө бол эмээ болчихсон хүүхэн байна лээ. Бас нөхөртэй. Би ярьлаа. Гэтэл өөдөөс уучлаарай амьдралдаа хийсэн ганц алдаа минь байгаамаа дахиж ийм асуудал гарахгүй эдэр гिचээд хэлсэн аман тохиорлгүй дахин залгаж холбогдоод л баг. Би Эгийн том үгийнхэн дугаарыг мэднэ. Ярьчмаар санагддаг боловч тэр хүүгийн сэтгэл зүг хайрлсан юм. Би энэ хүүхнүүдийн нөхрийнхөө ярьж байгаагаар манай нөхрийг зүгээр байлгахгүй байгаа юм байна л гэж ойлгосон. 24 оны 8 сараас эхлээд одоо хүртэл энэ удаа би овог болон бүтэн дугаарыг чинь бичсэнгүй шүү. Би болон та хоёр үнэхээр өөрсдөө буруугүй гэвэл яхав таарлах байлгүй. Та нарын бүх бичсэн мессеж болон дугаар, дансны хуулга гэд надад бүгд байна. Магадгүй эсрэгээрээ манай нөхөр та хоёрыг зүгээр байлгадаг байж болох юм. Тийм болохоор уулзаарай л гэж хүсэж байна. Энэ бүхний ард би юу хэлэх гээд байна вэ гэхээр нодон 8 сард би анх мэдснээс хойш бараг 3 сар хэвтэрт байлаа. Бүр 23 хоног эмнэлэгт хэвтлээ л дээ. Тэгэхэд бодлоо.
хүн алсан хүнийг алуурчин гэж нийгмээрээ зүй үздэг тийм үү? Гэтэл энэ гэр бүлтэй хүмүүстэй явуулж байгаа хүмүүс чинь бас алуурч тийм биш үү гэж. Эмэгтэй хүн өрөхгүй бол эр хүн ялангуяа гэр бүлтэй хүнд их талаар өрөөс нь гүйхгүй юм шиг. Тэр хүүхнүүдэд учуур хайгаад байна уу? Үлийн үр хаалга андуурдгүй гэдгийг байн санаж байгаарай. Одоо бол би маш сайн байгаа. Би сэтгэлдээ итгэж чадсан. Нөхөр бол баригдахаас өмнө заримдаа бараг л гаднаас орж ирэхдээ гэрлээ унтраахгүй яасан тэгс юм ингэсэн юм гээд л өө хайсаар байгаад хэрүүл үүсээд 2-3 өдөр уурсны нэрээр өдөртөө холбоогүй байж байгаад эвлэрхээрээ зүгээр. Манай нөхөр шиг л сайхан ааштай халамжтай нөхөр байхгүй гэж ойрын хүмүүст магтагдаж байдаг байлаа. Би харин бодохдоо хүүрх юм ажилдаа ядраад уурлаад тэр уурсандаа дараа нь гимшээд бүр бууж өгöd байна л гэж бодоод байж. Гэтэл одооний дүгнэлт өөр болсон. Надтай бодоод ахнаа. Албаар зохиомлоор хэрүүл үсгээд өдрөөр холбоогүй байсан өдрүүддээ Б, Э болон бүсэд хүүхэн шуухантайгаа яваад тэр ажлаа дуусгаараа надтай эвлэрээд алдаагаа нуух гэж л хайлхан тоглох болдог байсан юм билээ л дээ. Одоо нөхөр хэлээд л байгаа. Би болчмгүй алдаа хийсэ. Миний буруу. Би амьдралаа авч үлдмээр байна л гэсэн юм байдаг. Тэр хоёртой өөрөө бол холбогдоогүй. Гэтэл нөгөө Б, Э хоёр нь мөнхийн залгаад байдаг. Ямар ч юм битээ. Хэмээгээд нэрээ нууцлсан нэгэн 50 иргэм насны гэр бүлээс. За гэр бүлийн одоо гэргийгээс зөвтлөө явуулсан байна. 50 орчим насны хүмүүс яг яах вэ? Тэ ЭБ гэдэг нь 2 хүүхэн бас өөрч хүүхэн л байгаа юм байна л да. За гэр бүлтэй хүмүүс хараар тавилт гэдэг зүйлийг бол тал бүрээс нь ярьж байна. За болцсон баригдсан эхнэр нь ч юм уу нөхөр нь ч юм уу баригчаа. За одоо уулзахгүй болно гэд хахад нөгөө уулзж ийсэн одоо нууц замаргууд нь гэх юм уу тэр хүмүүс гэр бүлийн тайвар ихгүй байна. Яг яах ёстой вэ? Болол доо тавраа цаана гэр бүлтэй. Тэгээд энд нэг гэр бүл арга ивэ олчих гээд амьдралаа бүтэн авч үлдэх гээд хичээгээд хахад тэр хүмүүсийг тайван байлгахгүй те ерөөсөө орхихгүй байдаг энэ шалтгаан нь яг юу ч гэдэг юм бол та. Тэгэхээр өнөөдөр тийм сэдвэрэл ярилцсан те. Яг хав таны эхнэр нөхөр тийм ээ хуурцсан уу? Хуурцсан, араар тавьсан уу? Тавьсан, уучлалцсан. Гэр бүлээ авч үлдэх гээд хоёр талаасаа хичээгээд байна. Гэтэл цаад хүмүүс нь ерөөсөө зүгээр ойлгохгүй. Нэг тийм цагаандаа гарцсан юм шиг те. Ийм хүмүүсийн талаар л ярилцсан те. За хамтраалчаа танилцуулаад эфирийн шууд утсыг нэ. Хамрын битүүрлийн асуудлыг шийдэж чөлөөтэй амьсгалан сэтгэл тнийг сайхан мэдрэмж гэр бүл тавьчирна өдрийн хамрын цэцлэг. За хэрвээ танд хамар битүүрэх, нус гоожих, тасралтгүй найдах, хорхирах, нойронд муудах, өдрийн хамрын ийм шинж тэмдэг илэрж байвал өдрийн хамрын цэцлэгийг бас хэрэглээд үзээрэй. Ханиадны шинж тэмдгийн гормон зурд багасгах нь харьцлын үеийн хамар битүүрлийг хөнгөвчлөн, үйлдэл нь хэдхэн минутын дараа түргэн үйлчилж эхэлдэг бахан. Урт цэцгсэн үйлдэлтэй буюу 12 цаг хүртэл үйлчлэх нэ. 7-оос 10 хоног хүртэл хугацаагаар хэрэглэхэд дадлаг үүсэхгүй. Чиг шүүлэгч нэмэлт 2 бодистой учраас хамар хувир ашихгүй. Намрах очруудын үйл ажиллагааг өөрчлөхгүй байх нэ. Дотроо 3 төрөлтэй отрийн 0.1%-тай, отрийн ментол, отрийн 0.5%-тай гэж байгаа. За отрийн ментол бол энгийн гаралтай ханиа томооны шалтгаанд хамрын битүүрлүүд хэрэглэхэд илүү тохиромжтой. Хүчтэй сэнгээс агарын урсгал мэдрүүлэх нь харин хүүхдийг нь болохоор 1-11 насны хүүхдүүд хэрэглэхэд тохиромжтой. За тэгээд хүүхдийн хамрын хөндийн онцлог тохируулж цочроохгүйгээр тусаалга хэлбэрээр савлагдсан. За нэг тусаагаад ерөөсө 12 цаг хүртэл үйлчлэх нэ. Хоёр төрлийн чигшүүлэгч нь хамрыг хурь ашгаар сэргийлж өгөх нэ. За тэгээд хаанаас авах вэ гэхээр та бүх хэмээн сонгуудаас хаанаас авах боломжтой. Сошиал хаяг нь ETB-с захим зөвлөгөө гэдэг хар гараад ирэх нь. Баярлалаа хамтран ажилласан хамар битүүрлийн асуудлыг шийдэж чөлөөтэй амьсгалан сэтгэл тэнийг сайхан мэдрэмжийг гэр бүл тавьчирна өдрийн хамрын цэцлэг байлаа. За хамтдаа сонсогчдод баярлалаа. Эфирийн шууд утаас 77 77 38 83 77 77 88 30 дугааруудыг таны өмнө нээлттэй орхилоо. За өнөөдрийн сэдв гэр бүл араар тавилт. Мэдцээ. Та гэр бүлээ бүтэн авч үлдэх гэж тийм ээ. Хичээгээд уучлаад ингээм амьдарч байхад нөгөө уулзж байсан хүмүүс нь танаа хүнийг тавиа орихгүй, танаа гэр бүлийг тавиа орихгүй байгаа даа. Эндээс ийм одоо асуудал тулгарч ирсэн үү? Эндээс салж ирсэн удаа байна. Нэг бол одоо заавал салгаж ий санаа намард юм болов яг яах вэ? Ийм асуудлаар ярилцж байна. Тэгээд шууд утаас 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй байна.
За манай бол бүр гэр бүл байхгүй шүү дээ. Сарын хоногийн өмнө нэг таньдаг охин чатаар 100,000 вон асууж орсон шүү. Чатаар өмнө нь 2 сардаас 200,000 вон асуугаад орж ирсэн. Хамгийн амар нь найз залуудаа ирнэ бүр мөнгө асуугаад л яац юм бэ гэхээр өрөнд орчихсон л гих мэтчлээ юм ярьдаг даа л гэж байна. Аяа. Ахтар юм аа. За 2 3 хүнтэй зэрэг аваад байгаа мó л энэ харин одоо тийм л болж таараад ах шүү байна да. За эхнээс сонсогчийг хамтдаа авъё. Байна уу? Байна сонсогч холбогдсон байна. Байна уу чим төргий? Чим. За спикер ярьж байна уу та? Үгүй батаа яа. Одоо зүгээр болж байна. За. За арай минь. Арай минь дээ. Хойлоо сэдвээ сонсцсон те? За. Тэгээд нэг ар гэрийн нууц явж маглсан хэцүү юм биш үү? Гойж гойдож үзэн. Тэгэл хатаг сүрд нөгөө өхөн баригдчихал. Одоо барьчихгүй гэлж нөгөө нулаан цаанда гараад байцлаа. Нулаан цаанда гараад яад гэ хогч штэ гэл өөс нь хүртэл хэлээл чамд амьдралцсан эрэхтэй өөр хөвгтөө эрэхтэй юу надад миний явуулдаг хүүхэн эрэхтэй тэгэл ууж идэж ичтэл улаан цаа хажуу туцаар тэр хүүхэнтэйгээ ярина би өвдөж захт юу сүртэй дэмитийн цацганд явж ирээд мэрэд хүн дөнгөж төрчөөд эн чин байж захт ч хүртэл явлаа би болохгүй гэл тийм хүмүүс хэцүү адаг сүлдээ би бүр аргаа аргагүйгаад болохгүй болохоор тэгээд заа ер нь хэлээд ойлгохгүй хүмүүст бол тэгж амьдралаа зарцуулчихсан зүгээр л салцсан дээр юм билээ дээ. Одоо би салаад жил гарan болж байна. Одоо тэг хүүхдүүдтэйгээ тайван амгалан амар амгалан байна. Тэгээд тэр хүүхэн таныг бие давхраагаа төрсөн байгаа нялх биетэй гэж мэдсээр ээж тэгж байгаа юм уу? Мэдсээр ээж тэгж байгаа. Яасан яа. Явуулдаад бүхэлдэн 6 7 жил явуулдаад адаг сүлд би мэдчихэд 2 3 жил мэдчихэд би чи болчих тхүү дугаараа нууцлаад залгахаар чи яах гэж залгаад байгаа юм шиг улаан цагаан хайрын тухай дуу явуулаад тэгснэ шүлэг мүлэг явуулаад бүр ер нь тийм айл гэр өмөлсөн хүн бол тэгээд ер нь улаан цагаандаа л гард юм шиг үл. Адаг сүлд ээж аавд нь хүртэл хийсэн чинь ээж мэж нь тэгж амч ээж мэж нь хүртэл мэдж байгаа ээж аав нь хүртэл юм сүртэй тийм тийм амьдрал байх юм шттэ. Пүүх бүр аав ээж нь гэж байгаа юм уу? Аав ээж нь хүртэл өмөрөө тэгж амч. За болий байли бүтэхгүй мэн дөө. Та нар хүүхдаа би мөрөөрөө явъя. Би дүүхтэйгээ болчул таараа. Тэгэл салсандаа одоо тэгээд салсандаа бол би одоо харамсахгүй. Хайрын бүхэлдэн 6-7 жилийг тиймд тэр хүнээсээ болж холоо салж холоо гээд өчнөө л гойж хүлээсэн. Нэгэн тэл ер нь тэгэл өөр хүнтэй явсан хүн бол ер нь ирээдгүй юм шиг үлээ. Тэгээд ойлгохгүй юм бэл. Та тэр бүсгүүдэн таарч үзсэн үү? Уцаар л ярьж байсан уу? Тэр бүсгүүдэн таараагүй. Өөр уцаар ярьж байсан. Тэгээд тэр нь цаанаас амьдралтаа нөхөр хүүхэдтэй тэгсэн мөртлөөсөө л давхар тэгээд 2 3 хүнтэй явдаг хүн байгаа юм чи. Ай. Танаа нөхөр тэгээд тэр хүнийг л сонгочихж байгаа юм уу? Одоо тэр хоёр суусан юм уу тэгвэл? Суугаагүй. Тэгэл бүр ингээд манай хүн чи хөдөөний хүн шүү дээ тэг чинь өвөл ид шуушаа хийгээд хөдөөнс наашаа ирж тахта нөгөө хүн хинкийн навчаад өгч. Гэр орондоо тэгэл нэг ойр зөвхөн жижиг шажигхан тийм нэг цолдоо толгой шир мэрэгтрээ авцрал. Пүү тэгээд өөддөг тийшээ. Тий өөддөг тийшээ өгөөл тэгээ би бүр сүлд аргаараад би хүний шахруу иддэг хүн биш шүү дээ. Чи хүнийг илүү ам тижээж яхаар зүгээр чи тэр хүнэл тижээ яв. Хоёлоо болий гэсэн чи болохгүй юу? Надаас илүү чамаас илүү сайхан хүн надад байна.
Намайг хүн байдаг шүү. Ай яа. Тэгээ явж байгаа шүү. Амар. Та хоёр хэдэн хүүхэдтэй юм бэ? 4 хүүхэдтэй. 4 үү? Тэр 4 хүүхдийг бодохгүй юм тийм үү? Дөрөөс бодохгүй шүү. Одоо тэгээд нөгөө хүүхэн өөртөө хайрцаг байсан чинь одоо бодлаа тэгээд хайртай дуртайстай би буруу юм хийсэн байна уучлаарай. Би чамд боломж олгоогүй шалгасан, уучлаагүй шуучлсан. Чи тэр бүгдийг чи үгүйсгээ чи сонголтоо өгөө явсан. Одоо надад чамайг сэтгэл байхгүй. Би өөрөөр л амьдрмаар байна. Тэр хүүхнээ өмөрөөд надтай модалцаад миний хөлийг гэмтээчихсэн хүн шүү дээ. За хэр алгаахгүй байна тийм ээ? Хэр алдаахгүй. Яа. Тэгэл за өлийн шийдэл. Ер нь хүн тийм тэгсэж амьдрах дэмий юм бэлээ. Та мэдээж шалтгаантай би өөр хүмүүстэй л лилэг бүтэнл амьдруулах гэж бодвол одоо жоох ухаарчих байх гэж найдсан баг та. Тийм ухаарч болоо. За энэ хүн нэг тасрах болоо да. 3 хүүтэй тэгээд нэг сүүл нэг охинтой болсон. Тэгэл охиноо бодоод нэг бас хүн өөрчлөх болоо гэсэн ч үгүй юм бэлээ. Ер нь тэгэл нэг л толгой нэргээ явсан бол хэцүү юм л. Гэтэл одоо нөгөө хүүхэн ч байхгүй болцсон, гэр бүлчгүй болцсон. Тийм л байна да. Муулан да. Тэр дөрвийн сайхан хүүхдийг өнчрүүлж л байдаг. Хайхтар юм аа. Тэгэл би тэр хүүхнийг тэр ингээл таньдаг мэддэг хүмүүсээс нь асууж сургалахад тэр чинь тэрнтэй ингэж явдаг, энтэй ингэж явдаг, тэр чинь тэрнээс салаа энтэй явдаг болсон шүү дээ. Тэгээ би ямар шийдвэртэй ямар амар явдагтай. Уусаг тийм хүүхтэй. Мэддэг хүмүүс нь тэгж ярьж байгаа юм биш. Тэгээ ер нь нэг ийм нэг хормон султай юм толгойгоо мэдүүлж юм бол засардгүй байна л гэдгийг ойлгосон. Тэгээд л салах шийдвэрээ гаргачих шүү дээ тийм ээ. Салах шийдвэрээ гаргаад тэгээд би чинь өөрийн гэсэн гэр орноосоо тухтаад одоо түрээсийн юмар амьдж шүү дээ. Би гэртээ байвал тэр нэг л өдөр би сохтоо тохиолоор орж ирэх чи явахгүй. Тийм болохоор би тэгэл түрүүнээс тухтаагаал хүүхдүүдээ амар тайван байлгаж ийн өөрөө ч амар тайван байж ийн. Тэр нь надад зайхалтай байна дөө. Ер нь тэгээд сэтгэлийн амар тайван байдал тийм ээ. Ер нь л нууц амрахтаа уусан хүн бол өстө хүний ухааны л асуудал юм байлээ дээ. Ухаантай хүн бол ар гэрээ сонгох юм бэл ухаан муутай хүн бол тэгэл 8,000 хүн барьцаад мэдээд хэлээд хаад. Нуугаал хотлоо хэлээл эхэндээ их нуудаг өсөө. Сүүлдээ тэгэл ил цагаан болоод сүүлдээ бүр өмөрөөл чам хамаагүйгээл цагаан дагаар нь гिचэн л болох юм да. Тийм цагаандаа л гарч байгаа. Ийм л энэ да. Тэгээ бүсгүүчүүдтэй хэлэхэд ер нь хүнийг нэг уучлал нь хоёр уучлал нь тэгэл тэрнээс илүү уучлаа хэрэггүй юм бэл. Ухаантай хүн бол ухаараа болдгийм билээ. Ухаан мотой хүн бол тэр бодлон дээр давраал цаашаа явд юм билээ. Тийм байна. За баярлалаа танд. За баярлалаа. Даваа гараарай хүчтэй байгаарай. За баярлалаа. За арай сайхан өнгөрүүлээ. За өнгөрүүлээрэй. Ай өөрөө гэр бүлтэй. Өөрөө хүчтэй. Эцлийн олон хүмүүсийн амьдралаар тоглоод яваад байдаг. Яасан ч айхтар. Юм битээ. Яг хэн юм бэ гэдгийг цаг хугацаанд харуулна да. Тэгээ одоо сайхан байгаа л баг. Насны эцэст үйл яга үүрэн гэдэгт итгэдэг гэж. Амьдралаа гэж сонин шүү. 5 хүүхэдтэй байж салаа 5 хүүхэдтэй хүнтэй суучгсан байдаг. Сони юм да гэсэн байна. Хүүхэд гаргаж ирээд байхад ухаарахгүй юм доо. Одоо тэгээд шалтгаал буух та гэн. Хэцүү тийм ээ.
За дэмжээ ажиллагчаа танилцуулаад дараагийнхаа сонсогчийг нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар Mobicom болон Huawei зөвөрийн компьютерийн шинээр. За Huawei MatePad 11.5-ыг Mobicom-оос цаашиг нэмгэн Papermate дэлгэцтэй соронзон keyboardтай бүх office аппликейшнуудтай Huawei MatePad 11.5 таблет таны ажлын хэрэгцээнд төгс нийцнэ. Таблетаа Mobicom-оос аваад Huawei Mouse ус бэлгэнд нь өгч байгаа юм байлаа шүү. Баярлалаа хамт ажилласан Huawei зөвөрийн компьютер байлаа. За эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй байна. За тийм дөө эрэгтэй хүн тэнэгтэж толгойн эргэж байгаа дараа нь буцаж ирдэг. Гэхдээ энэ хүртэл явж байгаа гэдэг бас арай л доромжлол удаа л гэсэн байна. Холог бүсгүй байна. Хүчтэй юм аа. Хүчтэй тэтгэмж авах хэрэгтэй байх шүү гэж байна. Хүүхнүүд амар хэнийг яхаа сайн мэдж байгаа. Хин өөртний хэрэгтэй гэдгийг мэдтгэл гэж байна. Зя дараагаас сонсогч. Байна уу? Сайн байна. Өчигдөр ороймд. Шууд нэвтрүүлгөө те. Тийм, шууд нэвтрүүлэгтэй холбогдсон байна. Хойлоо сэдвээ сонсч те. Би одоо өөртөө бас явдлаа ярих гэж байна л да. Тий. Болоо. Юу тэгээд саяны эмэгтэй яриаг сонсоод ч гэсэн бас бодож илаа. Ингээд гэр бүлтэйг мэдсээрэж явдаг энэ хүүхнүүд бол айгүйх толсон байна. Аль талтаа байх шүү. Аль талтаа одоо би өөр наадах чинь бодвол сэтгэл хэмжиж байдаг байхгүй өөрөө бас яг ийм юм туулаад өнгөрсөн. Адилхан юм үдэд туулсан юу гэх юм бэ? Зовлонтой хүмүүс. Тий. Сонсдог. Тэгээд энэ ойлгох юм байна. Хүүхэд айгүй хохирдог байхгүй юу? Хамгийн гол юм чинь тий. Гэр бүлийн сэтгэл санаа тайван биш бол хүүхэд ч гэсэн айгүй тийм хэцүү байдалд ордог юм байлээ. Тий. Тэгээд энэ жоохон насаа ихсэн эмэгтэйчүүд бол айгүй байна. Ер нь одоо гэр бүлтэй ч хүүхнүүд байхын нөхөргөөч хүүхнүүд байхын тэгээд мэдсээрэж албаар айгүйх ингэж яадаг. Уцаар их ярина, янз бүрийн мессеж бичнэ, бүр улаан цайндаач байдаг тийм хүмүүсийг би айгүй харлаа л да. Өөрхөн миний хувьд бол арай залуу наснд болоо явсан тохиолдсон явдал. Тэгээ яг манай нөхөр ухаажаад ойлгосон л доо. Би уучлсан. Тий. Харин тийм. Одоо яасан шүү ер нь одоо ялангуяа нялх биетэй хатан тий ингээд явж байх баригдах энэ явдал чинь бол айгүй хэцүү тий. Яг үнэ. Гэтэл ингээд одоо ч гэсэн амьдрал дээр бас айгүйх тийм хүмүүсийг хараад харж идэг байхгүй. Тэгээл энэ гэр бүл салалт энэ хүүхдийн өнчрөл идэх чи ерөөсө бүгдээрээ л ихэнх нь баг 100% нарг энэ гэр бүлийн одоо энэ явдлаас болж үүсдэг юм байлээ. Харин тийм. За гэр бүлийнх нэг нараар тавьчихжээ. Тэгээд нэг нь уучлалцсан тийм ээ. Гэр бүлээ бүтэн авч үлдэх хичээ гэдэг. Гэтэл нөгөө явуулчихсан нууц хамраг гэдэг хүмүүс нь тэр гэр бүлийг тайван орхихгүй. Тэр л аюулээ. Үгүй тайван орхихгүй. Тэгээд зарим бол айгүй юу яддаг штэ. Миний хувьд бол тайван орхихгүй явдалтайсан. Тэгээд нөгөө хүний өөрөх нь хүний ухаанаас дээр нь бас дэвсүр дэвтэрээс олж гэр бүлээ авч үлдэхэд бол ингэж бас нэг хэсэг бол би хаавдсан бас яаж сайхан тайван байх уу нойргуудад орсон зүйлдээ бүр би өвдөд эмгэлгэрэх явдаг болсон дунд нь ингээд хүүхдүүд л айгүй хохироод идэм билээ. Тэгээд энэ эмэгтэйчүүд нөө эрэгтэйчүүд ч юм уу тийм одоо энэ болмоор байна л да энэ амар амгалан гэр бүлтэйгээ сайн баймаар байна. Тэгээ одоо би боддог байхгүй одоо энэ 40 гарсан эрэгтэй хүн дөрөв яасан гэл ингээ ярьдаг штэ. Тэгээ ер нь энэ хүүхдэрэ байгаа юм шиг те 40 50 гарчаад ингээ явж байгаа улсуудыг бол харахад бол энэ хүн болоогүй хүмүүс ингэж явдсан болов уу гэж бодсон. Тэгээд эндэж байгаа гондож байгаа. Яг нэг юм
нэг шалтгаан байна л да. Эмэгтэй хүн чинь нөгөө нэг юм жирэмсэн байхдаа төрснийхээ дараа нэг юм дааврын нэг өөрчлөлт ороод бас нэг ингээд жоохон ингээд сэтгэл санаагаар унах ч юм уу, гутрах ч юм уу тэр үед нь нөхөр нь ингээд бас тэр эмэгтэйгээ ойлгоод хайр халамжаар дутаахгүй бас нэг жоохон ч гэсэн төсвөр төвчтэй байвал бас зүгээр юм болоо л гэж бодсон. Хамгийн савлгаатай үе шүү дээ. Гэтэл яг савлгаатай үед нь л ингээл одоо тэгэл эмэгтэй хүн уурлан нуцаална янз бүрийн асуудал байдаг л байг. Тийм үед тэгэл өөр эмэгтэйчүүдтэй уулзах ч юм уу тий ингээ яваад тэргээ ингээ даамжруулаад нөгөө эмэгтэйчүүд нь ч гэсэн сал цагтдаггүй ч юм уу тиймэрхүү юм ер нь байна. Харин тийм. Гэтэл яг хамгийн хүнд хэцүү энэ үед нь ирчүүд хамгийн ихээр хуурдаг болж таарад байна. Хуурдаг тий. Яг жирэмсэн төрсний дараах үе ирэл болчиход ах юм. Тий яг тиймэрхүү үед энэ үе чинь нөгөө нэг яг тухайн үед нөгөө дааврын тийм зохицуулалт янз бүр өөрчлөлт болол эмэгтэй хүн жоохон өөрийгөө анхаарахгүй жоохон тиймэрхүү болчтой юм байлээ. Би одоо нэг 50 гарч байгаа л хүн шүү дээ. Энэ залуунаас нь тохиолдоод ингээ явсан. Тэгтэл эргэн тойрныхоо хүмүүсийг энэ эмэгтэй хинчтэй эрэгтэй хинчтэй хараад тахт ингээл миний залуунаас нь болсон явдал маань ингээл одоо бол бас нэлээд байна. Олон л болж байгаа шүү байна. Би бас нэг юм анзаарчлалтай энэ манайх нэг төгсөлтийн тэмцээн уралдаан гэж нэг ингээл байнга нэг ингээд явагдаж байна л да энэ үйл ажиллагаанд. Би бол өөрөө оролцдог хүн байхгүй юу. Тэнд ингээд анзаарч хахад тэр энэ одоо тэр төгсөлтийн тэмцээн уралдаан гэхээсээ илүү бие биентэйгээ тий тоолж найраг нь тэмцээн уралдаанд орлогол яг тэрнээсээ илүү хүүхнүүд нь аюухтэй замраагүй байна бас. Би хэлдэг байхгүй одоо болооч яа тийм ингээл бас тийм жоохон хой хичээсэн зөвхөн өөргөө бодсон эмэгтэйчүүд ч их байна, эрэгтэйчүүд ч их байна. Өстэй гэнтэй ч ухаандаа чийл гэдэг нь яваад ах шүү байна да. Тэгээд энэ хамгийн харамсалтай юм чинь л ерөөсөө хүүхдүүд л хохирч байна л та. Яг үнэ. Томчуудын донд хүүхдүүд. Би одоо бүр нойргодласаа тухайн залуу байсан. Айгүйх нойргодлт их орсон тэгээд сэтгэл санааны ер нь бол депресстэй болж байгаа байхгүй юу. Тий. Тэгээд эргэн тойрныхоо тий үр хүүхдээ ч гэсэн яг тийм болгож байгаа. Яг тэгээд тухайн үед нэг айгүйх хэцүү байсан цалыгээд нэг хэсэг үдсэн тэгээд бас юу яалаа л да. Нөхөр маань ч гэсэн ойлгоод уучлаач гэд ухаараад бас тэгээд одоо нэг тэрнээс ч одоо нэг 15 жил болчихоо та. Тэгээд одоо сайхан л юм. Тий. Тэгээд би өөчгөө ч гэсэн тий ойлгож байна. Тэгээд бас юу яаж юм та тэгээд бас уучлах нь их чухал юм. Уучлах гэдэг чинь нөгөөдхөө өнгөрснөө бас яриад ээж болохгүй юм байлээ гол нь. Бас тэн дээр бас хүүхнүүд маань тэр одоо хохирсон одоо хохирогч болж байгаа шүү дээ нэг ясны. Тэд нар маань бас яхаа өөрсдөө бас яаж ч байгаа л ухаан гаргаж амьдралаа авч үлдэхгүй бол тий авч үлдэх хэрэгтэй. Тэгээ бүр болохгүй бас хүмүүс байдаг юм байна. Яг үнэ. Байдсан байна. Тийм бүр болохгүй. Тэг ингээд бүр засрагддаг тийм хүмүүс ч юм бол бас хэцүү л байд юм байна. Тэст. Тэгээ энэ одоо энэ гэр бүл араал тавилт бол энэ Монголд бол амар байна уу? Их байна. Ил талд. Үнэ тэр ойлгомжтой. За баярлалаа. Байдсан байна. Би одоо энэ хүн ам цөөтөө хэрнээ ингэж явдаг чинь аюулын тохио ахгүй юу? Нэ яг. Тий. Аюулын тохио байна. Тэгээ нэгдүгээр тийм хүүхд гэдэг чинь яг гэж гэр бүл зохиосон юм. Тэгэл хүүхдүүд л их хохирч штэ ингээл энэ тийм салж саянсан гэр бүлтэй гол нь чинь бас ирээдүйн маань айгу гомдолтой хохиролтой л энэ улс орн маань мэдлэг чадвартай одоо туршлагатай хүмүүс байвал энэ талаар одоо баг байнга мэдээлэл өгч юмээр байна. Энэ одоо гэр бүл араал тавил. Ийм хор хохиролтой байдээ шүү. Ийм байдээ шүү гэдгийг хэлмээрээ. За баярлалаа танд. Тий. Урьдчилан өнгөрлөөрэй. Баярлалаа.
За баярлалаа бас яхаа. Гэр бүл яраар тавилтыг хор хохирол насанд хүрсэн хүмүүс, ухаан суудсан тийм ээ, ухамсар төвшнө хүмүүс бүгд мэдж байгаа хор хохирлоо. Энийг ингээ хурвал энэ гэр бүл араар тавилт эцсүүлд нь хүрэх, өөнд хүрэх вэ гэдгийг маш сайн мэдж байгаа. Тэгжээж чинь гэхээр одоо бас сонголт юм да тийм ээ. 100% байтгаа итгэдэг байсан болохоор тийм зүйлийг сонсоод үнэхээр бүр итгэж чаддаг юм байна лээ. Амьдралаа авч үлдэх гэж төвчтгэл юм байна. Эцсийн төндөө өөдлөхгүй, дивчгүй, хайр халамжгүй бол тэгээд л за болитоо л гэж боддог юм байна даа л гэдэг чинь хэцүү тийм ээ. За хамтраалагчаа танилцуулъя. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Mobicom дугаар дараа төлбөртэй шинэ багцууд үүтэй болсон байна. За илүү урьдаа илүү зугаатай яриа, дата, видео стриминг гээд хэрэглээг тань нэг дор багтаасан дараа төлбөр шинэ багцуудыг Mobicom санал болгож байгаа хань. За хамгийн урд нь 5G сүлжээнд ашиглах илүү их дата, вүү контент, за премиум багцыг багтаасан дараа төлбөрт багцуудаас амьдралын их маягтай нийцүүлэн сонгоод илүү хурдтай дата ашиглаад дуртай нэвтрүүлэг, киногоо үгээс нэмэлт төлбөр гүйцэх боломжтой байх нэ. За Mobicom application 2020 лавлагуудаас эсвэл өөртөө орхон үйлчлэгийн салбарт нь хандаад дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Зөв Mobicom цэг email сайтаас авах боломжтой байх нэ. Баярлалаа хамтран ажилласан Mobicom-ын дараа төлбөр шинэ багцууд үүтэй болсон байна. Үргэлжлүүлэн дараагийнхаа сонсогчийг авъя. Банаа сонсогч. Таны утас сонсогчдгүй байна уу? Байна уу? За одоо орж ин. Та спикер ч хөвчээр ирж байна уу? Үгүй. Зүгээр л. За таны яриа одоо ороод ирж байна. Орой минь төрхий та сэдвээ сонссон уу? За орой минь төрхий. За. Харин тэгээд сонсоол энэ хүмүүс чи ямар амар юм байт юм бэ гэж байж байна. Зөвл. Одоо ч бүр амар болчих юм шүү ингээд би эргэн тойрон дүүнийгээ харж байна. Тэгээд ингээд харахад чи 80-90 оны болохоор амар болчих. 70-60 оны нэг бол мэдхгүй л дээ. За та ямар нэгэн байдлаар бити хамруулж яриарай. Тийм 70 одоо 80 90 гэхээр чи тийм тэгэхээр бүх хүмүүсийг хэлэх гээд байна. Тухайн хүмүүсээ л яриа байлаа. Амар болчих юм байна. Тэгээд харин энэ хүмүүс юу яадаг юм болов? Би ч өөрөө тийм юу мэдгүй. Утсан тасарлаа. За тэгэхээр эфирт холбогдож байгаа сонсогчд маань хин нэгнийг хамруулад хин нэгэн хүүс рүү чиглэхгүй шүү тийм ээ. Зөвхөн ирчүүд буруутай, зөвхөн бүсгүйчүүд буруутай. Анийг бол тэдэн оныхан тийм насны хүмүүс гэдэг ч юм уу. Энэ тэгэхээр хэцүү болчихно л тоо. Яагаад тэгэхээр одоо юу гэдгийг 80 90 он гэдэг чинь хичнээн мянган хүн байгаа л тий. Тэр хэдэн мянган хүний хэдэн ийм асуудал үүсгээд байгаа. За зөвхөн ирчүүд гэдэг ингээ ярихаар тэр ирчүүдийн хэдэн үеийн ийм асуудлыг үүсгээд байгаа. Бүсгүйчүүд өөртөө болохгүй гэдэг ингээд байгаа юм. Тэгэхээр тэр бүсгүйчүүдийн хэдэн үеийн яг энэ асуудлыг үүсгээд тэр чигт нь мас ингэж хамраад байгаа юм бэ. Бүх хүмүүс тийм биш шүү дээ. Ар гэр бүлээ бүтэн авч үлдэх гээд хичээгээд тийм ээ чартаагаа төглөнөөс үдшүртэл ярьслаад ингээ явж байгаа залуучууд зөндөө байна. Мундаг залуучууд зөндөө байна. Тэгтэл тийм ээ гэр бүлээ авч бүтэн авч үлдчих гээд хичээгээд тэрийг алтан оноог нь уучлаад хатан ухаан гээчиг станерээ ясаа цайтал гаргаа сууж байгаа бүсгүйчүүд байна. Гэтэл хоёр талаасаа тийм ээ би бинийг уурахгүйгээр болоод амьдралаа тэгээс эхлээд наз жаргалтай амьдарч байгаа юм хүмүүс байна. Зүгээр л гэр бүлтэй хүнтэй л одоо харилцаа холбоо тогтоохол болчвол энэ асуудал нэг юм ухамсарын юм яваад байгаа юм санагддаг юм миний хувьд. Та тэр хүнийг гэр бүлтэйгээ мэдчихлээ. За ихнээ мэдээгүй байсан ч гэж болно тийм ээ. Магадгүй ингээ явцын дунд тэр чинь нэг тийм нуухад хаагаад хаавргээд мэдчихлээ. Тэгвэл тэр гэр бүлийн тэр хүний амьдралаас тийм ээ савраа татаад дахиад холбогдохгүй юм болчвол тэр хүн одоо за ихад өргөнтэй боллоо. Бүх хүн л ийм ухамсар суучвал гэр бүлийн араар тавилт гэж юм гарахаа болчихвол юм шиг санагдах юм. Яа тэгэхээр ч одоо ухамсарын асуудал шүү дээ. За мэдэгдсэн юм байна, баригдсан юм байна. Таны хэн чин тийм ээ нөхөр тань эхнэрт нуучлчлаа. Ягаад хоёр талаасаа хичээгээд энэ амьдралаа бүтэн авч үлдэх гэх тийм ээ. Өр хүүхдээ элэг бүтэн өнчрүүлэхгүйгээр өсгөх гээд хоёр талаасаа хичээгээд өгч болдгоо юм бэ. Энд чин таны ганцаарангийн шийдэх асуудал биш тийм ээ. Тэр хүүхдийг тэнд нэг бүсгүй, тэнд нэг залуу ганцаараа адуур мэдээж гаргаагүй. Магадгүй та өөрөг хариуцлагын хоёр талаасаа хүлээх ёстой болох. Тэгэхээр энэ бол мөнхийн л маргаантай сэдв юм да. Тэгээд хинийч буруу гэх одоо бид нар тэрх байхгүй, хинийч зөв гэх хэрэг байхгүй. Ямар ч байсан энэ бол гэхдээ нэг талаасаа болоод байгаа. Хин нэгний тийм ээ. Яг ингээ оноод тэрний буруу гэд хэлэх юм бол байхгүй хаа л гэж бодож байна гэдэг.
Монголын гэр бүлүүд бүгд дийлэг бүтэн аз жаргалтай сайхан амьдрах болтугай. Энэ дүүргийн нэвтрүүлгийн өндөрлөе. Студид хөтлөгч аамын найруулагчаар ундрахнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хамар нэвтрүүлгийн асуудлыг шийдэж чөлөөтэй амьсгалан сэтгэл тэнийг сайхан мэдрэмжийг гэр бүл тавьчирна. Отрывын хамрын цэцлэг мөн мобикамын дараалал бүр шинэ багцууд бүтээ болсон байна. Та бүхэн минь сайхан амарцгаагаарай. Маргааш шинэ цагта иргэн баяртахаар уулзцгаая.